Өнгөрсөн 7 хоногт би маш олон хүмүүстэй ярилцж явлаа. Мэдээж архичин, тамхичин, за өвчтэй, за нэн ядуу гэх юм уу ийм хүмүүстэй. Монголын нийгмийг за дийлэн хэсгийг төлөөлж байгаа хүмүүстэй би уулзч явлаа. Тэгээд бод санаагаа солилцоод ярилцаад явж байна. Тэгээд нэг зүйл ажигласан. Ийм технологийн тухай. Өөрөөр хэлэх юм бол өөрийгөө буруутгах тийм програмчлалыг энэ дээр хүмүүст өнгөрсөн хугацаанд хийж өгсөн байна гэдэг. Ийм зүйл нь бүр ингээд ойлгомжтойгоор ингээд харагдана гэдэг. Тэгээд би энэ тухай нэг бодол санаагаа хуваалцъя гэж. Сэтгэл судлалд бол одоо хүн удаа дараа ялагдаж, гадуурхагдаж, буруутгасаар байвал би угаасаа тийм надад оролцох хэрэг байхгүй гэж дотоод итгэл үнэмшилтэй одоо хилдэг. За ийм болдог олон удаа. За архичин юм уу, ядуу одоо өвчтөе гэдэг юм уу ийм хүмүүсийн хувьд чиний буруу, чи хичээгээгүй, чи сул дорой гэдэг ийм одоо хандлагыг байнга одоо давтан сэтгцийн одоо гэдэг юм уу асуудал үүсгэж гэмтлөвчүүлж идэг. Энэ бүр ингээд технологи болтлоо хөгжсөн. Тэгээ манайх энийг мэдэхгүй л дээ. Үнэхээр энийг олж харах гэдэг ийм зүйл байж болох юм. Зөв би яг ийм зүйлийг мэдрээд хэцүү санагдаж байгаа учраас хуваалцаж байгаа. Тэгээд оромжлуулсан ийм одоо ээлжлээс нийгмээс ирж байгаа ч гэдэг юм уу те. Ийм гутаалт маш их байж идэг. Нийгмийн гутаалт хувь хүний өөрийгөө гутаах тийм ээ. Өөрийн эрхээ өөрөө үгүйсгэж эхэлдэг. Эхлээд нийгмээрээ гутаалт юм. За дараа нь хувь хүн өөр дээрээ төгөөлтийгэд өөрийгөө гутааж эхэлнэ. За дараа нь өөрийнхөө эрхийг үгүйсгэж эхэлнэ. Яг энэ технологи. Одоо миний уулзсан хүмүүсийн за ер нь ихэнх нь байдаг шүү дээ. Ихэнх нь гэдэг бол 99% байдаг шүү дээ. 99% нь бол ерөөсөө яг ийм байдал болсон. Надад хамаагүй, би чадахгүй, би мэдэхгүй. Төрийн төлөө огтон боож өгөн те. Нэг ийм сонин юм хандлагатай болсон. Тэгээ энэ үүний үр дүнд юу бий болж байгаа гэхээр би нийгэмд тохирохгүй. Би тусламж авах ёсгүй. Би дуугүй байх ёстой. Хараал идэг гэдэг ийм бодол. Энэ бол одоо юу гэдэг вэ? Хүч хэрэглээгүй мөртлөө хүнийг нийгмээс хөөх хамгийн үр дүнтэй ийм сэтгэл зүйн арга технологи болж хувирсан байж. Та бид нар бүгдээрээ мэдж байгаа зүгээр ер нь ихтэй хэлэхээс айна гэдэг шүү дээ. Хэцүү. Энийг ойлгоход хэцүү гэдэг. Хариуцлагын одоо гаж систем энэ тухайн энэ асуудал бас яригдана. Юу гэдэг одоо те ёс суртахуун гэдэг. Орчин үеийн гүн ухаанд бол юу гэдэг бүх зүйлийн хувь хүний хариуцлага болгож хувиргасан. Бүх зүйлийг системийн бурууг хүн ёс суртахуун руу шилжүүлдэг гэж ингэж бичсэн байж. Жишээ нь одоо ядуу хүнийг бол одоо залах уу гэж. Архичин хүнийг бол ёс суртахуунгүй гэж. Өвчтөе хүнийг бол өөрийгөө хайрлаагүй гэж ингэж хаяглаад нийгэмд ийм ойлголтыг төрүүлсэн. Ингэж л ойлгоод тухайн хүнд одоо ямар хэцүү зүйл тохиолдсон гэдгийг одоо бодож үзэлгүйгээр түүнийг одоо түүнд гараа сунгалгүйгээр зүгээр л ийм зүйлийг хаягддаг болсон. Ингэснээр нийгэмд өөрийгөө цагаатах нь нэг бол одоо зовж хүн өөрийгөө яллна. Ийм л одоо зүйл. За энэ нь хүнд ашигтай байж болох вэ гэж бодоод үзэх хэрэгтэй. Хүнд ашигтай байж болох вэ? Мэдээж хэн нэгэнд ашигтай байх нь тодорхой. Тэгээд Фуко гэдэг нэг одоо хүн хэлсэн байж. Хамгийн төгс эрх мэдэл бол хүнийг өөрийгөө хянаж шийтгэж эхлэх үед бий болдгоо гэж. Хамгийн төгс эрх мэдэл. Ингэхээр эрх мэдлэгнүүдийн хийж байгаа энэ технологи бидээд энэ зүйл
Тэгээ бие дүүхэн гэдэг юм уу? Нийгэм даяар энэ технологиг одоо анзаарахгүй байна гэж одоо бас болохгүй. Тэ санагдаж байна. Энэ бүх зүйл ойлгомжтой гэдэг шүү дээ. Тэгтээ ойлгохгүй гэдэг шүү дээ. Энэ технологи нь цагдаа хэрэггүй, шоромж хэрэггүй. Дарангуул ил харагдахгүй. Хүн өөрөө гэж. Дууга хурааж ихтэн. Эрхээ нэхээ болно. Оршихоо ичгүүр гэж ойлгоно. Өнөөдрийн амьд байгаагаа би ичгүүртэй зүйл гэж ойлгоно. Үүгээрээ амиа ивгүйтгэж гэдэг юм уу? Маш юм сонин юм технологи. Гэтэ энэ зүйл бол бүр аимшигтай гэдэг шүү дээ. Яг бидний хажууд гэж. Яг агаар нь дагалдаад явж байгаа. Манай Монголын ардчилсан нэг үнэхээр аимшигтай гэдэг шүү дээ. Бүр энийг бүр улс төрийн намууд нь хийж байгаа амар гэж. Хамгийн аимшигтай нь намууд нь хийж байгаа. Улс төрийн гэдэг. Юуны мэдгүй гэж. Тэ. Бүр шашин нь хийж байгаа энэ зүйлийг. Гажуудсан номлол ба буруутгал тийм ээ. Номлол, буруутгал. Өнөөдөр Монгол улсад хичнээн шашин байгааг одоо та бүхэн мэдж байгаа бах тийм. Энэ шашны олон зүйлсүүд. Энэ буруутгал, ядуурл, өвчтөе унсан одоо хүнийг хайрлах нь өөрийгөө буруутгахаас одоо чөлөөлөх энэ боломжийг өгдөг гэж өгдөг. Хувь хүний сэтгэл зүйн гэдэг юм уу энэ эрхчлөлийг хизээч олохгүй гэж шашин. Хүн бол одоо байглаас үнэт оршихгүй байхгүй. Бас нэг ертөнц байж байгаа. Гэтэл өнөөдөр ямар нэгэн тийм одоо хараал эзэн шашны ямар нэгэн тийм ёсортуунгүй ийм одоо зүйл болцсон явж байгаа. Аимшигтай. Өнөөдөр зүгээр бурхан бол хүнийг хүндрэлтнийг өөрийгөө танаарай л гэж загсан байж. Гэтэл өнөөдөр бид бүхэн шашныг таних гэж хичээгээд явж байгаа. Энэ өнөөдөр маш аимшигтай гэдэг байна. Маш аимшигтай. Би бурхныг үгүйсгэж байгаа юм биш. Шашныг янз янз болгож байгаа юм биш. Энэ бодит зүйл гэдэг. Бодит зүйл. Энэ зүйлийг би хэлж байгаа юм биш. Энэ зүйлийг нөхцөл байдал хэлж. Гажуудсан шашны ашиглалт гэж. Зүгээр нийгэмд чи нүгэлтэй учраас ийм зүйл болж байгаа юм. Нүгэлтэй учраас нөгөө урдын төрөл гэдэг юм уу те. Урдын төрлөө чинь нөгөө далд ертөнцийн 9 шидийн харгаргийн юм ярьдаг. Тийм ээ. Ийм зүйлээр мунхруул. Итгэл сул тул одоо зовж байна. Итгэхгүй байгаа учраас зовж байгаамаа. Манай шашинд итгээ. Тэгвэл одоо асуудал чинь шийдэгдэнэ гэдэг юм. Тэгээ бурхны шийтгэж гэдэг юм. Ийм одоо ямар ч одоо таамаггүй гэх юм одоо онлуудаар ард иргэдийг ядарсан оюун санааг ингэж эсгэн төрөмгийлж байдаг. Ийм зүйл. Сэтгэл зүйн хүчирхийлэл юм. Нийгмийн гадуурхлыг одоо ариуссан хэлбэр маяг. Ийм сонин гэдэг. Бурхны нэрээр хүнийг дарангуулдаг ийм технологи болчихсон. Энийг бид нар олж харахгүй, танихгүй гэдэг шүү дээ. Энэ маш хэцүү гэдэг. Гэхдээ би мэдэж ийн гэдэг. Хамгийн аимшигтай. Гэхдээ мэдэхгүй гэж байгаа. Аимшигтай юм. Архичин ядуу өвчтөе хүмүүс нийгэмд аюултай биш. Харин тэднийг буруутгадаг систем нийгмийг өвчлүүлж эхэлдэг. Нийгмээрээ өвчлөн гэж. Буруутгадаг систем. Хүнийг ядуу хөр байдлахын тулд гавг нь хэрэггүй. Өөрийгөө үзэн ядах ухамсарал хангалттай гэж. Өөрийгөө үзэн ядах ухамсарал. За яг ийм болгоцсон. Одоо Монголын нэн ядуу дэлхийн одоо ядуурлын төвшнөөс доогуур ангилагдах 900 гаруй мянган монгол иргэн байна. Яг ингэж. За би ч мөн адил төө. Нийгмийн хамгийн том хяналтын технологи бол чиний буруу гэдэг өгүүлбэр гэдэг. Өгүүлбэр. Чиний буруу. Үүнийг сэтгцийн өөрчлөлт, нийгмийн сэтгцийн өөрчлөлт. Хүмүүс доош харж амьдрна. Нийгмийн шударга ус байдлыг асуугаа болно гэж. Өвчлөлтийг хувийн асуудал гэж ойлгоно. Энэ нийгэмд хамаагүй, төр засагт бүр хамаагүй гэж ойлгоно. Ив нэгдэл сарин
Тэд хизээч иргэн одоо эвлэлдэн нэгдэхгүй. Инрэл, хайр, сулран, айдас, үл итгэл, дамгаал ерөөсө бүх зүйл айдас болж байна. Энэ бол чимээгүй дарангуул. Гэтэ энийг танигдах хэмжээгээд хийхгүй. Гэтэ бүгдийг яг цогцоор нь харуул таньж болно гэж. Одоо бид бүхэн нийгмээс энийг харж болно гэж. Архичин ядуу өвчтөе хүнийг одоо чи буруутай гэж итгүүлсэн нийгэм бол эцэстээ өөрийгөө ч бас буруутгаж дуугүй болдог. Ерөөс энэ технологи. Энийг бол олон улсын туршлага үндсэндээ харуулж байгаа. Маш олон одоо улс, Монгол улс дэлхий дээр ганцаархнаа байгаа юм биш. Маш олон улсын туршлага хэлж байна, илрүүлж байна. Ийм байж байгаа. Нэг хараад үзээрэй, бодоод үзээрэй.